За өдрийн мэнд Монголын үндэсний олон нийтийн радиогийн 3 дугаар сувг бүтээгч радио 106.9-ийн өдрийн хөтөлбөр. Одоо үзэл сонсогч та бүхэнд үргэлжлэн шууд хүрсээр байна. Тэгээд уламжлалт ясаараа өнөөдрийн зочин маань хуралц ирсэн байгаа. Тэгээд нэвтрүүлэг маань бас нэлийн хэдэн өдөр бас цомхолсон байдаг тийм. Тэгээд 2-3-7 хоногийн дараа одоо багштайгаа эргэж уулзаад одоо өөрийгөө өөрчлөх, шинэ хүн болох тийм хувь хүний хөгжил гэж юу байгаа талаар ингээд ярилцдаг сурал нэвтрүүлгийнхаа дараагийнхаа дугаараар одоо та бүхэнтэйгээ уулзахад бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор одоо нарны цацраг төрийн бас байгууллагын тэргүүн амьдралын дасгалжуулагч Ану багш буюу Адиа Сүрэн багш маань хуралц ирсэн байна. Тэгээд нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хуралц ирсэнд маш их баярлалаа. Бороотой өдрийн мэнд. За маш гоё өдөр ирлээ. Бид нар чинь 3-7 хоног хойшлоод өнөөдөр бүр зорин ирлээ шүү дээ тий. Үнэхээр гоё яг энэ цуврал нэвтрүүлэг маань яваад баг хагас жил болсон байна. Тэгээ хагас жилийн хугацаанд хоёлаа 7 хоног болгон хүний амьдралд хэрэгцээтэй хүн өөрийгөө хөгжүүлэхэд тусалдаг арга техникүүдийг заагаад явж байгаа. Тэгээ өнөөдрийн хувьд бол бид тээр уулзсных хувь хүний хөгжил гэж өөрөө яг юу юм бэ те? Бид тээр ер нь юуны төлөө энд ингээд энэ олон сар ингээд тий хагас жил яваал 7 хоног болго энд ингээ яриа сууж идэг юм бэ. Тэрний утга учир нь юу юм бэ гэдэг талаар хоёлоо гол ярилцъя те. Яг л хувийн хөгжил юу вэ гэдэг дээр хүмүүс айгу янз янзын бодолтой байдаг. Одоо чинь таны хувьд юу гэж боддог вэ? Одоо би нөгөө яг та бүхэн уулзраад одоо энэ нэвтрүүлгийг явуулж эхлэхээс өмнө би одоо хувь хүний хөгжил гэдэг нь болохоор өөрийгөө одоо юу гэдгийг хийж байгаа зүйлийг одоо ингээд сурж байгаа зүйлэл одоо яг энэ яг миний одоо өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт юм байна. Би ингээ өөрийгөө өөрчилж байгаа маань энэ миний хувь хүний хөгжил юм байна гэж ойлгодог байсан. Гэтэл яг цагаа зуулаад ингээд нөгөө шин би ном дээрээс ингээд 7 хоног болгоно ингээд сэдв аваад ингээд ярахаар эн чин шал өөр зүйл байсан юм байна гэдгийг одоо ингээд ойлгож байгаа байхгүй юу? Нийтлэгээрээ бол яг хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр хувь хүний хөгжил гэдэг хоёр талаас байдаг. Нэг бол дотроосоо, нэг бол гадна талаасаа. За яг таны хэлдгээр хүмүүс ингэдэг байхгүй юу? Гадна талаасаа өөрийгөө хөгжүүлж байгаа хүмүүс би сургалтанд сууж гин, ном уншиж гин, подкаст сонсож гин. Өөрийгөө хөгжүүлэхэд тийм үйлдэлүүдийг хийж гин гэл ингээл нөгөө гадна талаас өөрийгөө хөгжүүлж болох зүйлсийг шууд хийх гэдэг. Гэтэл дотор талаасаа хөгжинэ гэж нэг хамгийн чухал юм байгаа байхгүй юу? Тэр нь яг юу юм бэ гэдэг талаас нь л яри. Хүмүүс бол нэрнгээсээ. Зүгээр ингээл одоо жишээ нь шинэ би ном худалдаад авцсан гэдэг чинь баг хөгжчихсэн юм ярих гал те. Шинэ би сургалтанд суудсан. Нэг удаа суудсан шүү дээ. Би болцсон. Мэднэ гэл. Тийм үү. За одоо энэ тентхийн хүмүүсийн гоё подкаст нэвтрүүлэг сонсчохороо мэдэн тэгдэй. Тэгдэй аав ээж тэгж сургасан гэдэг ингээд байдаг байхгүй юу. Тэгвэл яг үннээ хэлэхэд гаднаас авж байгаа энэ зүйл чинь танд өөрөө ингээд дадал болоод таны амьдралыг өөрчлөлтөд хугацаа ордог. Яг тэр хэсгийг манайхан хийхгүй байгаа юм шиг харагдаад байна. Зүгээр нэг гадна талаас авж байгаа юм да хууртаад тийм мэдээллийн хэсэгтэл хууртаад идэг. Тэр авж байгаа мэдээлэлээр л өөрийгөө болчлаа гэж дүгнээд байгаа болохоос ясам дээр нэг мэдлэгийн хувьд дотроосоо болохоор шал өөр байгаа. Шал өөр байгаад байгаа. Тэгэхээр хоёлаа өнөөдөр ер нь хувь хүний хөгжлийг илүү дотор талаас нь ярих гэж бодож байна. Дотор талаасаа хүн өөрчлөгдөнө гэж яг юу вэ тийм бэ те? Яг юу хэлээд байгаа юм бэ? Тийм юу хэлээд байгаа ингээд нилээ хэдэн арга энэ шинэ би номон дээр байдаг. Тэгээ эндээс хоёлаа гоё жишээ дутаад ярилцъя. Тэгээд таны хувьд бас одоо миний ярьж өгөхийн дотор талаасаа хөгжиж байгаа аргуудаас алийг хэрэгжүүлдэг вэ гэж хоёлоо бас ярилцаад үзье заяа. Миний хувьд бол нөгөө өөрийгөө ялан дийлэх гэдэг чинь яг нөгөө тэр нь яг хувь хүний хөгжил юм байна гэдгийг би яг нөгөө юу гэдэг ингээд ярилцж явах хугацаанд ойлгож авсан хамгийн сайн ойлгосон зүйл тэр байгаа байхгүй юу. Тэгэл нэг өрсөлдөгч гээл тэгэхээр л хажуунаас хайгаад идэх тийм дайснаар хайгаад идэх. Гэтэл өөрийгөө ялан дийлж чадаагүй өөрийгөө ядаж л нойроод ялж сураагүй хүн бол өөрийгөө хувь хүний хөгжилтэй хөгжилд суралцж байна гэж хэлэх ямарч боломжгүй болчихж байгаа байхгүй юу? Та айгуу гоё эхлүүллээ. Ер нь бол хувь хүний хөгжлийн одоо бас нэг чухал зүйл нь болохоор босод сурах байдгийг. Босод сурах буюу өглөөний цагийг өөртөө зарцуулж сурах гэдэг нэг чухал юм байдгийг. Энэ яагаад хувийн хөгжил чухал юм бэ гэхээр ингээд судалгаа хийсэн байт юм байна. Хүний одоо өдрийн 24 цагийн хамгийн өндөр бүтээмжтэй, хамгийн их хүчтэй байдаг, тарих бүр байж болох хамгийн сайн потенциалаар ажилладаг хэсэг нь бол яг хүн өглөө унтад сэрээд сэрснээс хойш 1 цаг 30 минут байт юм. Ерөөсөө бүр тий хамгийн сэргэг бүр юу ч хүлээж авахд бэлэн тийм цаг байт юм. За тэгэнгүүт бид нар хувь хүний хөгжил рүү орж байгаа хүнийг яадаг вэ гэхээр та босдог цагаас ганцхан цагийн өмнө босчих. Тэгэл болоо. Та ингээд одоо зовн те өдөржингөө явж явчаад орой юм сурна, сургалтанд суун, өөрийгөө хөгжүүлнэ, өөртөө зориулаа подкаст сонсно гэдэг ингээд илүү цаг гаргаад зовоод ах шаардлагагүй. Ядарцсныхаа дараа. Тэрний оронд та хувь хүний хөгжил рүү орох гэж байгаа бол өөртөөгөө найзлах гэж байгаа бол өглөөний тэр хамгийн гоё чухал цагаа өөртөө зарцуул. Та өглөө 8-аас босдог бол 7-оос л босчих л доо. 9-оос босдог бол 8-аас босчих. 7 цагаас хуучин босдог байсан бол 6-аас босчих.
За тэнд тэгэхээр нэг юм илүү юм шиг цаг гараад байгааз. Таны өдрийн цагаас хулгайлахгүй. Тэгэхээр яг энэ цаг дээр та өөртөө хэрэгтэй байгаа шин зүйлийг сурчих. Нөгөө номоо уншчих, нөгөө дасгал хөдөлгөөнөө хийчих, өөртөө хэрэгтэй тэр подкастаа сонсчих, нэвтрүүлгээ үзчих, тийм ээ, гоё сургалтандаа суучих. Ингээл болоо. Таны өдрийн цаг яг хэвээрээ. Таны нөгөө бусад юмд зарцуулах хэвээр цагаас би юусоо хулгайлахгүй байхгүй. Тэгэхээр хувь хүний хөгжил гэдэг дээр хүмүүсийн гаргадаг нэг юм нь зав байхгүй. Өсөө амжихгүй бай тэгэл бүр уулгалдаж ирэл те. Сурмаар байна, явмаар байна. Сурмаар байна, тэгмээр байна. Гэхдээ өөр юм болохоор зав гаргаад байдаг хэрнээ. Яг өөрийгөө хөгжүүл, өөрлөгөө өнгөх болохоор л манайхан завгүй болчиход байдаг. Тэгэхээр бидний гаргаж өгдөг зүйл нь бол танаас илүү цаг хороохгүй. Зүгээр ингээд босдог цагаасаа ганцхан цагийн өмнө босчих. Тэгээд та өөрийгөө хараарай. Нэг сарын хугацаанд босдог цагаасаа илүү нэг л цагийн өмнө босоод юм хийгээд явхад сарын дараа та өөрийн мэдлэг өөрчлөгдсөн байдаг. Хийсэн бүтээсэн зүйлтэй өөрийгөө хараад тэрийгэ хараад догдлохоор тийм ээ нөгөө хэл сурна гэжсэн бол өдөрт нэг цагийг зүгээр ямар ч асуудалгүй зарцуулсан. Подкаст сонсно гэж байгаа бол өдөрт нэг подкаст сонсоод сарын дараа 30 подкаст сонссон. Өдөрт 30 минут ном уншина гэсэн бол 30 минутаар уншсаар та сард хэдэн ч ном уншсан байх магадлалтай. Инхээр хувь хүний хөгжил гэдэг зүйл цаг авдаг зүйл биш. Цагаа зөв зохицуулаад та өглөөний хүн болж чадах юм бол та их үр бүтээмж гарганаа гэсэн үг. Таны одоо ингээд үүдээ сэдв болгоноор дасгал ажлууд байдаг. Одоо яг өнөөдрийн сэдвийн артлын одоо дасгал ажлуудаас ингээд яриад эхэлж байна. Тэгэхээр дараагийн одоо юу гэдгийг авч хэрэгжүүлэх дасгал нь одоо ямар үзэл байдаг вэ? Дараагийнх нь бол ийм байдгийн. Одоо нөгөө нэг хүний тарих гэж нэг юм байгаа байхгүй энэ тарих тийм ээ баахан бодлоор дүүрсэн. Өдөрт бид нар чинь 60-аас 70 мянган бодол боддог. Тэрний 85% нь сөрөг заяа. Айгуу сонирхолтой. Тэгээ 95% нь давтамжтай. Энэ тарих бол бидний хувьд ингээд том memory hard card байгаа байхгүй бүр ингээд бүх юмыг цуглуулдаг сайн муу гэхгүй. Тэгсэн чинь нөгөө сөрөг бодлууд чи айгу хүнд жинтэй болохоор энд ингээд айгу сайн хадгалагдаад үлдчихдэг гинэ. Айгу тийм овортой байдаг байна шүү дээ. Яг ингээд бүр эрдэмтэд судалж үзсэн байна. Эерэг бодол, сөрөг бодол хоёрыг ингээд хэмжээд үзэхэд сөрөг бодол нь 5 дахин илүү хүнд биетэй. Жинтэй. Тий. Тэгээ хурдны хувьд 5 дахин хурдан айгу сонин. Хүнд хэрнээ үржихтэй хурдан 5 дахин хурдан үрждэг. Айгу сонин мөөс. Тийм болохоор тэр эвгүй идэг байгаа зү. Тийм болохоор ер нь бол маш их нөгөө ингээд тархин дотор сөрөг бодлоо цугларсан байдаг. За тэгээ сөрөг бодол ихтэй байгаа үед хүн өөрийгөө хөгжүүлэхлээр нөгөө залхуурн, аливаа зүйлийг шүүмжлэлтэй хандна. Би чадахгүй бах. Дэмий бах. За тэр надаас дээр юм чи болид уу. За би хизээ юм байсан. Ингээл нөгөө сөрөг бодлууд нь төрүүлж гарч ирээ хөгжүүлдэг юм байна л да. Тэгэл доороо байгаа л байна. Тэгээ байгаад байна. За тэгэнгүүт бид нар одоо ямар дасгал хийлэгдэг вэ гэхээр талархлын дасгал гэдэг зүйлийг хийлэгдэг. Хүн сөрөг бодол ихтэй байгаа үед энэ амьдралд талархах юм байхгүй болчдөг нэ. Гэтэл яг үннээ хэлэхэд энэ амьдралд чинь талархах юм ямар их байд юм бэ? Яг одоо гэхэд хоёулаа ингээл талархаах 20 талархал яг газар дээр нь бичээд гэвэл таны дотор орж ирж байгаа. Бараг л оршгүй тийм. Тэр бараг орж ирэхгүй гэдэг чинь аюултай байхгүй юу? Тэгээ яг ингээд цагаал бол гал минутын дотор 20 гэдэг юм бол бас хэцүү лээ. Минутын дотор 10-ыг бичиж чадчихвэл та хэвийн. 2 минутын дотор 20-ыг тэрнээс илүү бичиж байгаа бол таны тарих эрүүл байна, эерэг байна гэж үздэг. Тэгэхээр яг одоо битэрийн нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс 20 талархлыг ингээ баруун солгоогүй хэлэх гээд үздэг манайхаа. Яг оролдоод үзээрэй. За би бол одоо ингээл гэвэл тулаад орж ирдггүй шүү. Тэгэхээр ингэдэг. Яагаад хүмүүст орж ирдэг вэ гэвэл хүмүүс нөгөө талархал гэдгийг том юмн дээр хардаг. Заавал нэг талархахаар юмн дээр тэгээ баярлал, шагнуулаад, магтуулаад яадгийн тийм юмн дээр талархах гэдэг. Яг үннээ хэлэхэд үгүй. Энэ амьдралд ингээд талархах маш ихтэй. Одоо жишээлх юм бол өнөө өглөө бид нар босоод ирлээ шүү дээ. Энэ нарыг харж чадлаа шүү дээ. Энэ талархмаар зүйл биш юм уу? Мөн шүү дээ. Өнөө өглөө би ингээ босч ирлээ. Гэтэл эмнэлгийн орон дээр хизээ босгоо маргааш өглөө нарыг үзэхүү гэж бодоод хөвтөж байгаа зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхэд бид нар босоод ирж байгаа байхгүй тийм үү? Талархуу шүү дээ. Гүн чи ядаж өмсөх зүг хувцастай байж тийм чинь тийм үү? Тэр Африкт чинь хувцсны бараа хараагүй хүмүүс зөндөө л биш те. Өглөөний цагаа уучаал идэх уухамтай гараал ирж гин. Бас тэр хоолой чинь мөрөөдөө тэрний төлөө амьдарч байгаа хүмүүс зөндөө байна. Энэнд яагаад талархаж болохгүй гэж те? Өглөө ингээл босоод ирэхэд хадууд чинь нэг нөхөр унтж байгаа. Нөхөр чинь байна уу, өөр хүүхэд чинь байна уу, тэ? Бас л хүний мөрөөдлийн амьдрал шүү дээ. Сайхан дулаан гэр орон байна. Өглөө ингээд бүр яг ингээд ажил хэрэг чинь гэрлэгөө 9 цагтаа уралдаад гүйдэг сайхан ажилтай байна. Тийм үү? Бид нарыг дэмждэг маш олон гоё найзууд байна. Яг одоо бит хоёрт ингээд ярилцаа суух энэ гоё боломж олдож байна гэдэг чинь талархмаар зүйл байхгүй юу? Яг миний хийж байгаа одоо энэ студид орж ирээд ингээд сууж үзхийг хүсдэг өчнөө мянган хүн байгаа шүү дээ. Тэгэхэд хоёулаа эний чинь ингээд энд ингээд яриад сууж гин. Тийм үү? За тэгэл энгийн зүйл байдаг байгаа юм. Энгийн зүйлүүд байдаг байгаа байхгүй юу? Тийм байгаа сте. Гуталтай болохыг мөрөөдөж үзхийсэн гэдэг Африкийн хүүхдүүд байна шүү дээ.
Тэгэхэд чинь бид нар тэр гутлыг чинь гэрээрээ дөрөв өрцөн материалын зүйл дээр хүртэл бид нар талархаж болж байгаа байхгүй юу. Тэгэхэд ингээд одоо ингээд ган гачигтай газар байхад сая намайг ирж яхад ямар сайхан бороо оров. Өнөөдөр бүр хур орсонд бүр ямар гоё талархмаар юм бэ те. Нөгөө цэцэг навч чинь дэлгэрнэ. Гээл ингээл ярих юм бол Улаанбаатар мань утаатай бөглөрөлтөө ч гэсэн би их оронтой юм байхгүй хамгийн гоё нь. Бүр үнэхээр Монголын улаан паспорттай хүн штэ. Инхээр талархмаар тийм ээ. Ингээд ийм жижиг зүйлсийг ингээд түүгээд одоо жишээ нь бүр миний бүр ярих дуртай юм. Аав ээж нь амьд сэрүү хажууд нь байгаа хүмүүс ямар талархалтай вэ тий. Бүр үнэхээр одоо энэ эрт дээр үед аавыгаа олон жилийн өмнө ээжигээ алдсан хүмүүс бол одоо бүр мөрөөдөөд ч нэмэргүй байхад та аав ээжтэйгээ өтөлж байгаа шүү. Үнэхээр талархмаар. Үр хөвгттэй болж чадахгүй хүмүүс энэ дэлхий зөндөө байхад та ингээд гэрээр чин дүүрнийг сахилахгүй нөхдүүд бужигнуулаад явж ин талархмаар л байгаа байхгүй юу? Тийм ээ. Бид нар ингээл ярих юм бол яг үнэ хэлэхэд талархах зүйл амьдралд маш их байдаг. А ингээд талархаад ирэхээр хүн баян болж эхэлдэг. А талархах сэтгэлгүй хүн бол одоо дэлхийн хамгийн тансаг байшинд амьдраад тий одоо Монголын хамгийн том баячуудын тоонд ороод ч дотроо хоосон бол гаднаасаа 1000 танд материалын зүйлөө явахгүй. Тэгэхээр та бүр ийм бэ гэж боддоо. Айгуу лаглаг сургууль төгссөн хүмүүс байна. Бүр өстө дэлхийн хэмжээний том сургуулийг төгссөн мундаг ажил хийдэг хэрнээ дотроо хоосон. Ганцаардаад уйлаад байж байгаа хүмүүс байна. Ягаад гэвэл талархах сэтгэл гэдэг зүйл байхаа болоод ирэхээр зүрх сэтгэл хоолоо идэхэ болчдөг. Гаднаасаа бол бид нар хоолоод нь штэ бие махбодоо хоолоо хувцлаад ингээд энэ хэрэгцээг хангаад. Гэтэл дотор талд чинь хүн байх гэдэг те тэр гоё талархлын гоё сэтгэл дотроосоо дүүрэн байх гэдэг тийм юм нь байхгүй болчихно. Яг энэ талархал гэдэг зүйлийг бид нар өдөрт 20-ыг бичээд байхад 1 сарын дараа 600 талархал бичсэн байдаг. Тэгээд 1 сар яг энэ талархлыг ингээ бичгэд яадаг вэ гэхээр хүний өөртөө итгэх итгэл 30% өсдөг гэдэг эрдэмтдийн судалгаа байна. Гоё байгаа. Тэгээ нөгөө хүнд жинтэй нөгөө хурд маш хурдтай нөхөрсөн бас ингээ багс тэр хэмжээрээ багсан шүү дээ. Тэр үгнүүдийн оронд талархлын үгнүүдийг ингээ шигтгээд өгөөд ахаар таригч нь өөрөө эерэг болоод ингэж эхэлж байна. Та өөрөө амьдралд ингээд гоё аз жаргалтайгаар харж эхэлж байна. Та дотоодосоо өөрийнхөө зүрх сэтгэл оюун санаа бүх юмаа өөрөө цэгцэлж янзалж ирж гинэ л гэсэн үг байхгүй юу? Гоё байгааз гомдолдог сэтгэлгээтэй байснаас талархдаг сэтгэлгээтэй бол амьдрал илүү гэгээлэг харагдана. Тэгэхээр энийг хувь хүний өгчлөө гэдэг байхгүй маш энгийн. Заавал нэг сургалт мургалтанд суугаад гүгээд ахтаа биш. Ядаж талархах ямиг өдөрт 20-оор биччих. Бүр тусад нь дэвтэр худалдаж авч яагаад тэр дэвтэр дээр он сараа тавьж гаад өдөрт 20. Бүр олдохгүй бол би бүр анх нөгөө сөрөг байхдаа юм олддгүй байсан. Гудамд гараал явж хахад тээгэл намайг сая тэгэлүүлсэн чулуун баярлалаа ч гэж байгаа. Бүр ингээд нэг ганцхан цэцэг ингээ ургацсан байсан чи ийм хөөрхөн цэцэг надтай тааралцсанд баярлалаа ч гэж байгаа шиг. Бүр сүултээ ингээд эхлээд бол ерөөсө талархах юм хүнд олдохгүй байд юм билэ. А сүултээ бас мэрэгжилтэн бол. Ерөөсө ингээ гацхгүй. Шууд ийм гоё хантай, ийм гоё өрөөтэй байгаадаа талархъя гэж явчихсан заяа. Тэгээ энэ микрофон ийм гоё чанга дуурч хагаад баярлалаа энэ төр гэл ингээл явчихт юм билэ хүн. А тэгээд бүр сүултээ яг тэрэн шигээ амнаас чинь дандаа гоё талархалтай өгнүүд гараад ирэхээр та яах аргагүй хувийн хөгжил чинь өөр төвшин рүү хүмүүст анзаарагдаж эхэлдэг. Та өөрөө бодохгүй юу? Муухай юм амнаас нь онцгүй үг ярьдаг, баабаа юм ярьдаг хүнтэй уулзмаар байна уу? Амнаас нь те юм л бол гоё байна уу, сайхан байна уу, болно штэ, бүтэн штэ гэдэг хүнтэй уулзах дуртай байлаа. Тэр гоё л байгаа. Мэдээж гоё л сонгож байгаа. Яаж ч бодсон тухтай байхаа гал эрхэмлдэг. Тэгээ хажууд байгаа хүмүүс бас ингээл нэг түмэн зовлон шалтак тоочоод ажил яриад амьдрал яриад ингээл хэцүү байна, болохгүй байна, бүтггүй байна, өвдөд энэ зовоод байна гэхээр мэдээж хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн хоёулынх нь одоо ярилж байгаа сэдв бол өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн сэдвийн дагуу ярьж байгаа. Яг зөв. Тэгэхээр нөгөө дотор талаасаа гэдэг чинь энийг хэлээд байгаа байхгүй юу? Ямар нэгэн ном дэвтэр юу ч шаардлагагүйгээр зөвхөн өөртөөгөө ажиллах гэсэн үг байхгүй юу? Дараагийн нэг бидний хэрэгэлдэг арга бол өөрийнхөө эерэг тал дээр төвлөрөөч вэ гэдэг арга байдаг. За хүмүүсийг ингээд би одоо бараг 100 гаруй мянган хичээл орсон байна л та. Тэгээд тэн дээр нэг нийтлэг шинж ажиглагдаад байгаа нь юу юм бэ гэвэл хүмүүс өөрийгөө үнэлэх үнэлэмжих доогуур орж ирж байна. Би тэрэндээ муу байна, би эндээ муу байна, өөртөө итгэлгүй байна, хүн намайг тоохгүй байна, дорд үзээд байна, би баа бүү гэд ингээд дандаа л өөрийнхөө болохгүй бүтггүй миг л яриад яваад байна. А гэтэл хүн болгонд сайхан тал, хүн болгонд чаддаг юм гоё юм байдаг. Тэрийгэ бид нар өөрсдөө гаргаж ирээд тэрэндээ өөрөө итгээд тэрийг өнгөлөөд ирэхэд одоо та хөгжиж эхэлнэ. Тэгэхгүй нөгөө нэг өөрийгөө өөлөөл би тэрүүгээрээ ч тийм би энэндээ чи юм гэдэвэл тэр чинь л томроод байна. Улам л таныг унгаад байна гэсэн үг. Тийм ууз? Тэгэхээр асуудалтай хэсгүүдийг бол окей бид нар мэднэ мэдчихэж байгаа. Зүгээр мэдчихэд болно. Гэхдээ
Цаан чин дахиад тэрийг чин давсан. Тийм. Тэрийг бол дараа нь засаж болтыг. Харин эсрэгээр нь тэрний цаана байгаа таны гоёор илэрхийлдэг, таны бүр нэг юм төрөлхийн гоё өгөгдөл, чадвар, гоё юмнууд байгаа шүү дээ. Эерэг юмнууд. Тэрийг ингээд нэг цувруулаа бичээч. Бас. Тийм. Тэгээд тэрэн дээрээ илүү тэрийг дүвийлгэж, тэрийг илүү их амьдралдаа хэрэгжүүлээд ингээд явах юм бол яадаг вэ гэхээр амьдрал чинь бас л баланстай. Таны чаддаггүй юм, чаддаг юм хоёр ингээд таны дотор зэрэгцэж оршдог. Та чаддаг юм улам хийгээл ирэх юм бол амьдралын балансаараа чаддаггүй юм чинь багасаал ирнэ. Энд чинь орон зайд хилээд байгаа учраас. Яг энэ дээр төвлөрөөд ирвэл өөрийнхөө гоё тал дээр. Эсрэгээр нь та өөрийнхөө муухай тал дээр өөрийгөө гойчлуулайвал энэ тал таны чаддаг юм чадхаа болоод энэ муухай чаддаггүй юмнууд чинь томроод ирэхээр та улам л өөртөө итгэхгүй болно. Сөрөг тал нь л даваад ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар ерөөсөө өөрийнхөө сайхан талуудыг дүвийлгэж, өнгөлж, арчилж ингэж явах нь өөрөө өөрийнхөө амьдралыг өөрөө цэгцлээд байна л гэж ойлгож болно. Энэ чинь өөрөө өөртөө ажиллаж байгаа хөлбөр байхгүй юу? Хэрвээ тэгээд өөрийнхөө бүр чаддаг, мэддэг, гоё юм мэдэхгүй байгаа бол өөрийнхөө 5 хүнээс асуугаад үз. Найзынхаа чаддаг 3 юм хэлээч. Найзд нь байдаг нэг 3 юм хэлчихэж найзаа. Гэт ингээд 5 хүнээс та 15 юмтай болно. Тэгэл хүн ингээд бодож эхэлдэг. Нэрээ би юм гоё юмтай юм шүү дээ. Би нэрээ юм чаддаг юм шүү. Хүү яагаад энийгээ хэрэглэхээ үлдсэн. Хүү нэрээ хүмүүс намайг ингэж хард юм уу те? Гэт ингээд өөрийгөө гаднаас хүртэл харж болно. Тэгээд аяндаа та өөрөө дээр нэмээд надад бас нэг ийм гоё юм байд шүү дээ. Би нэрээ энийг чаддаг юм шүү дээ. Надад ийм гоё юм байд юм шүү дээ. Бүгдийн төв. Ингээд энийг та ихээр харж чаддаг болсон үед та өөрөө автоматар дотроосоо ургаж цэцгэлж эхэлнэ. Одоо энэ дотор чинь нэг зүрх сэтгэл нэг сүнсэн биегээд нэг нөхөр байгаа штэ. Тэр биеийг хооллдог зүйл нь энэ талархал, энэ сайхан эерэг зүйл дээр төвлөрөх эерэг бодлууд байдаг. Тэрнээс маа гэдэг ингээ марууж өгөхгүй штэ. Биеийг бол маруужингаар хоололж болно. Тэр дотор байгаа гоё хүн, таны дотор чинь дотоод үнэ хоолно гэдэг. Дотоод үнэ хоолно гэдэг чинь саяных шиг энэ сөрөг бодлоо дарж, тийм ээ, эерэг бодол руу шилжүүлж, өөрийнхөө чаддаг мэддэг дээр төвлөрч эхлэх нь дотоод хүнээ хооллоод хүчтэй болгож чинь гэсэн үг. Гаднаа та ямар ч үеж болно. Тэгвэл ямар ч амьдралтай хинч үеж болно. Дээр таны нэг бас нэг нэвтрүүлэг дээр ярьжсэн жишээ бүр айгуу тод ороод ирлээ сайн нэг гадаад хүн дотоод хүн гэдээ ярьсан чинь та нөгөө яг тэнд очиод суралцж байхад нэг яг хажуудлын өрөөнд нэг хүүхэн ингээл тас хөхрөөл тэрний хүн болгон хүрээлээд гэж ярьжсэн. Яг нэг гадаад үзэмж гэдэг зүйлд ерөөсөө нэг тийм ач холбогдол өгөх тийм шаардлагагүй юм шиг те. Яг нэг байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх бусдаас одоо юу гэдэг ямар мэдрэмж авахыг хүсэж байгаа яг тэгвэл тэр мэдрэмжээ бусдад түгээх. Тийм. Ийм л энгийн зүйл байд юм байна. Бүр ингээ хаа холоо сайгаад олдохгүй юмыг ирээд байгаа юм шиг зүйл бол яг энэ хувь хүний хөгжил гэдэг зүйл биш юм байна. Тийм хол зүйл биш. Би өөрөө ч гэсэн анх тэгж бодож байсан шүү дээ. 10-аад жилийн өмнө хувийн хөгжил рүү ороод өөрийнхөө амьдралыг өөрчлөхдөө би их л мөнгө төлөөл том сургалтанд суугаал зөксөө зайгуу багшигаа дагаж гүгээл те. Гүгээр ерөөсөө нэг юм бараг л гадаад үзэмжнээсээ эхлээд л хөгжих юм байна гэж бодсон чинь яг үнэ хэлэхэд бодлоос эхэлсэн. Бодол, энерги, тэгэл өөрийнхөө энэ давуу сул талууд дээр ажиллаад өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж нэг айхтар юм байт юм билээ хувийн хөгжил рүү ороход. Ерөөсөө ойлаа нөгөө хамгийн ихнийхээ гал орхицсан л байна л та. Нэг ийм асуултыг л асуучих хэрэгтэй байдیں۔ Та ер нь өөрчлөгдөх хэрэг байгаа мó? Одоо байгаа та өөртөө таалагдж байна уу? Та үнэхээр тийм сэтгэл хангалуун, өөртөө сэтгэл хангалуун, амьдралдаа сэтгэл хангалуун, тэ нэг тийм хүн дотроосоо баян байна гэсэн гоё мэдрэмж байдаг. Хөрөгчөнд хоолгүй байсан ч гэсэн дотроосоо нэг юм дүүрээл, гоё санагдаал, болно доо, бүтэндээ гэдэг тийм мэдрэмжтэй байж чадчихэв нү. Та өөрчлөгдөх хэрэгтэй юу? Гээл асуу. Тэгэл асуухад за өөрчлөгдөхгүй бол бараг сэтгэл готролд ороод болохоо байлоо. За өөрчлөгдөхгүй бол би бүр ингээд гэр бүлтэйгээ таархаа боллоо гэд ингээд янзын хариултууд орж ирж байгаа бол та одоо дотроосоо өөрчлөгдөх болсон. Гаднаасаа хичнээн гүүчин шанел өмсөө яах юм? Тэ? Хамгийн тансаг машинд суугаад гэр бүлийн асуудалтай байгаа бол болохгүй байна л гэсэн. Ажил дээрээ тогтохгүй бол болохгүй байна. Амьдрал ингээд нэг тийм хэцүү санагдаад ганцаараа уйлаад хин дээр очихоо мэдэхгүй байгаа бол уучлаарай. Та гадаад хэрэгцээгээ хангацсан ч гэсэн дотоод сэтгэл зүй хэрэгцээ гэдэг юм чи хангагдаагүй байна гэж үзэж байгаа. Тэгэхээр та өөрөө өөрлөгөө өнгөх цаг болсон байна. Өөрийнхөө сайхан зүйлүүдийг өнгөлж тордох цаг болсон байна л гэсэн үг. Өөрийгөө өнгөлж тордох те одоо өөрийгөө ялан дийлэх гэдэг одоо яг энэ сэтгэл зүг одоо хүн болгоод яг өөртөө суулгацсан байхад ер нь бол нэг тийм төвхтэй асуудал биш юм шиг санагдаад байна. Айгүй гоё шүү дээ. Амьдралын жинхэнэ амтл тэнд байна уу л гэж би харсан. Ер нь бол би өөрөө 40 гаруй орноор ажиллаж амьдарч үзсэн. Сүүлийн 20 жил гадны 40-од орноор явлаа. Шудраг хэлэхэд 6 их сургууль төгссөн байна. Тэгээ ингээ эргээ харахаар тэдгээр зүйлс надад аз жаргал өгсөн юм уу? За яах вэ? Сэтгэл зүйн одоо яах вэ? Нэг юм гоё газар амьдрал гоё ингээл тэр хэсэгтээ жаргал өгнө.
Тэгтэл би уйлдгэл байсан шүү дээ. Тэгтэл би ганцаарддаг байсан шүү дээ. Хин дээр очихоо мэдгүй шаналал өөрийгөө дорд үзэл ажлаас гологдоод явж исэн үед зөндөө шүү дээ. Тэгээ одоо ингээд хувийн хөгжил рүү ороод 10 жилийн дараа өнөөдөр энд ингээд яриа сууж байгаа маа надад амьдралд баян тансагдаа биш. Тэр гоё ажил, карьер бүх юмдаа биш байт юм байна. Би энэ дотор талдаа өөрийгөө таниад мэдээд ирчихээр өөрийнхөө нөгөө гоё юмыг ингээ мэдээд ирчихээр дотроосоо ингээ булиглаад нэг амьдрал үнэхээр жаргалтай. Үнэхээр тэр өвчтөе зовлонтой байна уу, өөр ширтэй байна уу, асуудал бол хизээж амьдралд бол дуусахгүй шүү дээ. Би 1000 хувийн хөгжлөөр явдаг байгаад зовлон намайг тойрохгүй. Тэгвэл би тэр дунд тисэж үлддэг тархлаатай л болчт юм л. Хүн хувийн хөгжлөөр явахаар тэр сая бид нар ковидын үеэр айгаал 3 удаа вакцин хийлгэчүүд дээ, тэ. Аминд хайртай. Гэтэл одоо хувь хүний хөгжил гэдэг зүйл бол сэтгэл зүйн дархлаа юм аа. Сэтгэл зүйн дархлаа буюу энэ амьдралын нухчаа, даваа, стресс, бухимдал, үхэл, хагцал юу гэдгийг тийм ээ. Энэ болгон дээр нэг хитрхи нураад унаа шалаар нэг болчихгүй аятаахан тисэж үлдэх, ноён нуруутай үлдэхэд, гэмтэл багтаа үлдэхэд л тусалдаг вакцин юм байна л гэж харсан. Та өдрийн ярилцах хугацаа бас өндөрлөх тунд өгцөн байна. Тэгээд яг өнөөдрийн сэдвээр бас нэмж хэлэх зүйл байгаа. За хамгийн төгсгөлд миний хэлэх дуртай зүйл байдгийг. Та энэ номыг ингээд худалдаад авчлаа гэдэг чинь хувь хүний хөгжил чинь сайжирсан гэсэн үг биш. Зүгээр л та мөнгө төлсөн. За шинэ бие сургалтанд мөнгө төлөөд суучлаа, 21 хоног суулаа гэдэг чинь бас хөгжсөн гэсэн үг биш. Та зүгээр л сургалтанд суусан, мэдээлэл авсан. Мэдлэг болоог байгаа. Таних болоог байгаа. За тэгээд одоо жишээ нь Анугийн өнөөдрийн яриаг ингээд сонсоод одоо яадгийн хувийн хөгжил чинь ийм амархан юм уу гэд бодцоод амархан юм байна гэж бодсон чинь хөгжсөн гэсэн үг биш. Ерөөсөө л эцсийн байдлаар хувийн хөгжил гэж юу юм бэ гэвэл яг өөртөөгөө ажиллаад энэ сургалтанд нь суун уу, янз янзын юмд суун уу, тэрэн дээрээс сурсан юмаа үйлдэл болгоод тэр үйлдэлээсээ зөв буруугаа мэдээд өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд өөрийнхөө дадал гэдэг амьдралын хөвшил рүү оруулж ирээд тэгээ тэрийг хизээ хаана гаргахаа мэддэг болоод тэгээ тэндээсээ нэг юм амьдрал ингээ кайфтай болоод амархан болоод жаргалтай болоод ирж байгаа бол та хөгжиж гинэ л гэсэн үг. Маш энгийн. Маш энгийн. За танд маш их баярлалаа. Тэгээд их ажлынхаа хажуугаар зав гаргаад эфирт мань хүрэлцээд одоо нэвтрүүлгийн маань одоо аудиогоор сонсож байгаа болон төрсдгээр үзэж байгаа үзэгч сонсогч олонд бас ингээд хэрэгтэй мэдээллийг бас ингээд хүргэж байгаад хуваалцж байгаад баярлалаа. Тэгээд бороотой өдрийг одоо юу гэдгийг айцхтаа сайхан өнгөрөөрэй. Баярлалаа. Угсаа бороод өдөр чинь жоохон тиймэрхүү гоё байна. Үнэрстэй янзын гадаагаарст үнэхээр гоё байна. Жолооч нар мань болгоомжтой яваараа одоо нэг бүрхэг бороотой өдөр чинь бүгдрэл өвсдөг. Тийм учраас гоё соёлтой замын хөдөлгөөнд оролцоорой. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За тэгээд эх 7 хоногт дараагийнхаа сэдвээр уулзцгаая. Тэгээд нэвтрүүлэгтээ хамт исэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд хэсэг хугацааны дуу хөгжмийн завсарлагын дараа дараагийнхаа нэвтрүүлгээр ирээд уулзъя.